За сайн байцгаана уу. Японд дэх монголчуудын подкаста бичээд 3 дахь дугаарынхаа зочноор Япон улсад үнэт эдлийн дизайнер хийдэг нэгэн гайхалтай эмэгтэйг урьж оролцуулаад байна. За намайг маань өөрийгөө танилцуулах уу? Хизээ Японд анх ирсэн бэ? Сайн байцгаана уу? Намайг Нэмэн гэдэг. Би Японд ирээд одоо 7 дахь жилдээ болж байна. Тэгээд одоо үнэт эдлийн дизайнер мэргэжлэр Токиод ажиллаж байгаа. Анх болохоор хэлний бэлтгэлээр ирсэн тийм. Яг 19 онд коронагийн өмнө яг хэлний бэлтгэлээр ирж исэн. Хэлний сургуулиа төгсчөөд график дизайнераар яг дахиад 2 жил сураад төгссөн. Тэрний дараа ажилд орсон. Ер нь бол одоо миний мэргэжлэр Японд ажиллахыг хүсэх юм бол ажиллах болох юм бол 2D 3D-гээр дизайн гаргах хэрэг гардаг. Тэгээ яг тэр үед л надад тэр скил байгаагүй. Тэгээд яг тэр одоо коллеж гэсэн үг шүү дээ монголоор бол коллежд болохоор яг Illustrator 2D дизайнаа тэнд болохоор зурж сурсан. Зөв хэлний бэлтгэлээр ирчээд хэлний бэлтгэл сургуулаа төгсчөө дахиад нөгөө коллежд орох процесс ямар исэн бэ? Ямар шалгалт өгсөн бэ? Ямар шаардлагуудтай байсан бэ? Хэлний сургуулаа төгсчөөд ер нь бол манай сургууль N2-оос дээш түвшний хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг шаардлага байсан. Тэрнээс бусдаар бол тодорхой хэмжээний зураг зурдаг зургийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрөөр бол юм байгаагүй хаа. Ер нь л энэ хоёр л байсан. Ярианы Япон хэлний ярианы шалгалт тэгснээ бичгийн шалгалт гэж 2 шалгалт авч ирсэн. Тэгээ хэлний сургуулаа төгсчөөд яагаад өргөжлүүлж сурахаар шийдвэр гаргасан бэ? Яаж сургуулаа бас олсон бэ? Өөрөө хайгаад болсон уу? Хүн ингэж санал болгосон ч юм уу тийм юм байна уу? Дизайныхаа сургуулийг болохоор би өөрөө хайж олсон. Ямар ч хэлсэн гадаад хүмүүс ер нь сурдаггүй ч юм уу арай бага сурдаг газар байвал зүгээр юм байна гэж бодсон. Гэхдээ миний орсон сургууль болохоор ер нь бол 50-аас дээш хувь нь гадаадууд сурдаг тийм сургууль байсан. Яг Сэмон мэргэжлийн тэр анги нь болохоор Япончууд дангаараа сурдаг тийм сургуульд орсон. Одоо хоёлаа тэгвэл жоохон нөгөө байршлын юугаар нь яриа л да. Хэлний бэлтгэлээ болохоор Майбашид сурсан. Тэгээд коллеж болохоор Йокохама руу ирээд сурсан шүү дээ. Тэгэхэд одоо Майбашидх амьдрал, Йокохамадх амьдралын ялгаа зөрүү хэрээсэн бэ? Майбашид болохоор хүн багтай ч гэдэг юм те байгальтайгаа амар ойрхон. Тэгээд голдуу настай хүмүүс их байдаг гэх юм уу? Тиймээс яг Йокохама руу сургуульд орсныхоо дараа яг л нэг хотын амьдралд дөнгөж орж эхлээд арай нэг хүн ихтэй арай нэг тийм нэг завгүй амьдралын хэв маягт орж эхэлсэн гэх юм уу? Яг гоо тэр чинээр үзэх газар олон болдог ч юм уу тий. Яг тэр байгаа газрынхаа хүрээндээ өөр олон хүмүүстэй танилцах олон боломж гарч ирэх тиймэрхүү юмнууд л гарч ирсэн. Анх Японд ирэхэд нөгөө нэг хэл ойлгохгүй хаар нэлээ хэцүү байдаг шүү дээ. Ажиллаж болоход хэцүү. Тиймэрхүү одоо хэлний сургуулиас нь дэмжлэг ч юм уу тиймэрхүү юм байсан уу? Наадах чинь яг анх ирээд ер нь тийм билээ амар хэцүүсэн. Манай симпайнер ер нь бол ажил олж өгөөч юм нэг амар хэл шаардахгүй ажил дөнгөж анхны шатны одоо хэдий ширхэг үг ашиглаад болох ажил ч юм уу тиймэрхүү юм ингээд дагуулж авч өгдөгсэн. Тэгээд нэг хэдэн сарын дараа арай гайгүй болж байгаа үедээ ч өөрөө ажил хайж олдлоод тэгж ажиллах үе бас байсан. Тэгээд оюутны амьдралаас нөгөө ажилтны амьдрал руу ороод 3 дахь жилтэйгээ зоолгож шүү дээ. Буцаад оюутны амьдралаа санах юм байна уу? Гоё ээжтэй гэж заримдаа бас боддог шүү дээ. Нэлийн тэгж бодогдсон билий. Одоо яг ингээд ажилчин ингээд болоод ирэнгүүт яг өдөр болгон нэг хэвэн ч гэх юм уу? Яг нэг юм бол хийхгүй л байгаа л да. Мэдээж одоо нөгөө ингээд би бол миний хувьд болохоор ингээд дараагийн дизайнаас дараагийн дизайн гэл
ер нь өдрөө алга өөр юм хийдэг. Тэр нь аль сонирхолтой байдаг ч гэсэн яг оюутан байх үед бол арай нэг тийм сэтгэл амар мөртлөө айгүй хөвгчлөлтэй байсан юм шиг санагдсан. Бас найзуудаа ч юм уу ангийнхаа хүмүүстэй одоо нэг энд ирээд танилцсан дотн хүмүүстэй хамт ингээл бас л энэ тэрнгээр явж юм үзэх юм уу аяллаар бас явж маад тех цаг бас байсан юм байна гэж бодсон. Одоо болохоор нэг боломж бас нэг сайн гарч өгөхгүй л энэ тийм их илүү цаг хийгээд байгаа гэсэн үг ажил дээрээ. Ер нь илүү цаг нэлээ хийгээд илүү цаг бас хийх юм байна. Тэгээд бус компаниудыг бодвол манай компани харьцангуй бага л та. Гэхдээ нөгөө яг миний мэрэгжлийн хувьд болохоор нэг шин санаа болгож байт юм тий. Дараа сарынхаа шин санааг санал болгох. Одоо яг дизайныхаа зүгээс тий санал болгох хэрэгтэй гэдэг болохоор тэрнийхээ судалгааг хийх ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм дээр амар их цаг авдаг. Энэ ажлаа хийгээл баймаар байх уу эсвэл ингээд шантрах ч юм уу яг энэ ажил дээрээ. Ер нь бол хэцүү үе бас байна. Тэгээд яг үйлчлүүлэгчийнхаа хүсэлд хүрэхгүй ч юм уу тий жоохон ер нь бол яг хүсэлтээ 100% хүрсэн бүтээгдэхүүн гаргахыг бол зорддог. Гэхдээ тэндээс хийцэн жоохон тиймэрхүү ч юм. Одоо яг үнд хэдлийн дизайн хийн гингүүд яг үйлчлүүлэгчийнхаа хүссэн одоо грам тэгээд хүссэн дизайн хүссэн хэмжээ ч гэдэг юм тий. Тэр бүгдийг ингээд нийлүүлээд хийн гингүүд бас ер нь болж бүтэхгүй юм бас их байдаг. Тэгээд тэр болгоныг хидуудаа ч гэдэг. Тэгээд чих үед ер нь нэлийн цаг гарч хэрэг болдог. Тэгээд ер нь бол дизайн хийгээд явж байхад бол ер нь болмоор байна гэж бол санагддаггүй. Яг одоо энэ жил тренд болж байгаа дизайн ч юм тий. Энэ жил одоо тэдэс насны хүмүүс иймэрхүү юм сонирхож байгаа юм байна гэдэг юм. Судалгаа хийгээд тэрнийхээ дагуу ингээд дизайн гаргах амар гоё гэдэг. Дараа нь хэрвээ сайн зарагдсан ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү тохиолдол бол амар гоё гэдэг. Танах чинь юуных нь үйлдвэр нь болохоор Вьетнам, Индонез, Хонконг гэдэг шүү дээ салбарууд нь. Тэгээд үйлдвэртэйгээ бол тэгэл нөгөө энэ нэглээ тэглээгээл холбогдол явж байгаа шүү дээ. Тэгээд тэр Вьетнам, Индонез энэ төр лөө ч юм уу ингээд нөгөө томилолтоор явах юу байгаа юу боломж. Би бол одоохондоос яваагүй л байгаа тийм. Ер нь аль ажил ихтэй үедээ ч юм уу ямар нэгэн асуудал тохиолдсон үйлдвэрлэлийн явцад асуудал тохиолдсон үед очиж одоо уулзах тийм хэрэг гэдэг. Яг намайг энэ орсноос хойш бол тийм юм одоохондоо байхгүй байгаа. Жаал явна да. Ажилд орох процесс нас өөр айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэр талаараа ярьж өгөөч. Хэдчнээ компанид ярьцлага өгөө тэг ямархуу байдалтай байсан бэ? Сургуулийнх нь нөгөө төсөөс өмнө л ер нь бэлтгэл эхэлжтэй шүү дээ оюутнууд. Тэгээ тэр талаараа одоо нөгөө шинэ төгсөгч нар энэ төр бас айгүйх яаж ажиллахаа мэддэггүй ч юм уу эсвэл ингээд толцсон ингээд ажил олдохгүй нэлээд жоохон тэгж сандарч самгаарддаг юм шиг санагдсан. Тэр талаараа жоохон туршлагаасаа хуваалцаач. Би болохоор ажиллаа байхдаа жилийн өмнөөс ажиллаж байсан. Яг төгсгөөс өмнө жилийн өмнөөс эхлээд одоо тэр чинь нөгөө нэг ажиллаа байхдаа бүрдүүлэх материал ч гэдэг юм уу тэгээ өөрийн танилцуулга тэгээд яг миний мэрэгжлийн хувьд бол өөрийнхөө бүтээлүүдийг ингээд нийлүүлээд портфолио хийж яг бэлдэж тавих хэрэгтэй. Тэрнийгээ бас бараг жилийн өмнөөс хийж бэлдэж эхэлчихсэн. Хэрвээ одоо дизайн чиглэлээр сурж байгаа ч гэдэг юм уу одоо яг ямар юм нийт дизайн байсан ер нь л адилхан л ах гэж бодож байна л доо. Одоо нөгөө гараараа юм хийж бүтээдэг юм бүтээлч тийм мэрэгжлийн хүмүүс л. Тэгээд яг миний ажил байхын хувьд ингээд жилийн өмнөөс эхлэнгүүтээ би одоо нэг 7 хоногт хэдэн компани ч гэдэг юм уу те. Тэгж өдөр болгон ингэж компанид бүртгүүлээд тэгээд нэг харин 2-7 хоногийн дараа ч үлээ 7 хоногийн дараа ч үлээ ирдэг байхаа тий.
Тэгээд яг унах процесс манаас эхэлчихсэн. Тэгээд би одоо ингээд би яг 1 жил компанид entry хийгээд 1 жил чингээ унсан тийм хүн байгаа. Тэр жил жингээ унахаар одоо хэдэн компанид гэсэн үг үү? Ер нь бол 100 гаруй 120 хэдэн компанид бол ер нь яг өөрийнхөө бичиг баримтыг бол явуулаад яг бичиг баримтынхаа яг тэр хэсэг дээр ингээд унж исэн үе бол бүр амар их байгаа. Ер нь ихэнх нь тиймэрхүү. Тэгээд яг тэр дундаас яг ярилцлага өгсөн гэвэл нэг 3 4 компани л байгаа. Тэгээд тэр дундаас одоо энд миний яг тэр ярилцлага өгсөн компани болохоор 1-ээс 4-р үе хүртэл тийм ажлын ярилцлаганы тийм шаттай байсан. Тэгээд нэг 7 хоногт нэг удаа очиж ажлын ярилцлага өгдөг ч юм уу тий. Тэгээд 3-р үе дээр нь очиод унах ч юм уу тий. Тиймэрхүү явдал амар их гарч исэн. Айл тэр үедээ ингээл жоохон сэтгэлээр унноо нэг өдөр. Тэгэл маргаашнаас нэхлээл за одоо дахиад бүртгүүлъя да гэл. Тэгэл дахиад ажиллахаа газрыг хайдаг. Нэг тийм ажил хайдаг ажилтай байсан нэг жил. Ажлаа болохоор дандаа онлайнаар хийгаал тэгэл компани руугаа материалаа явуулдаг гэсэн үү тий. Тийм тэгээд яг ажил хайдаг вебсайтууд Майна Бич гэдэг юм уу. Юу ер нь л бүх төрлийн сайтууд руу орж утсан. Одоо мэрэгчлээсээ шалтгаалаад бас өөр сайтууд байгаа. Яг миний хувьд болохоор график дизайнераар төгссөн болохоор график дизайны чиглэлээрээс ажлын ярилцлага өгсөн. Entry-го график дизайн өөр аксессуурны дизайн гэдэг юм уу. Өөр жишээлбэл дизайнер ер нь л яг дизайнтай холбоотой яг аль тийшээ хүргэж болохоор яг тэр чиглэл рүү ингээл яг тэр бүртгүүлэх юм явуулаад л байсан. Тэр жил нь болохоор сургуулаа төгсөөгүйсэн жил нь шүү дээ. Төгсөх жилээ хайгаад тий. Тийм. Тэр болохоор яг одоо миний сурч исэн сургууль болохоор сургууль яг элсэж орсны дараа нэг 4-5 сарын дараанаас эхлээд шууд одоо ажил хайхын хайх явцных нь бэлтгэл ажил гэх юм уу? Одоо нэг директ шугуу бичих ч гэдэм үү? Ажлын ярилцлаганы бэлтгэл хичээл орох ч гэдэм үү тий. Тиймэрхүү байдлаар яг хичээлээ хайж байгаад өөртөө ажил хайхдаа хэрэгтэй болох бүх юм ингээд бэлдээд явж исэн. Тэгээ 1-р курстээ тэгж юмаа бэлдэж яваад яг 2-р курстээ одоо 4 сараас хичээл эхэлдэг шүү дээ тий. Тэгэл 2-р курсынхаа 4 сараас эхлээд шууд ажил хайгаад эхэлсэн. Тэгээд яг тэндээс миний харсан юм гэвэл гадаад хүнд ер нь ажлын олдоц ч гэдэг юм уу. Яг өөрийнхөө өгсөн мэргэжлэр ажиллая гэвэл бас нэлийн төсвөр төвчээртэй ажиллаа хайх хэрэгтэй байна л гэж бодсон. Тэгэд ажилд ороход ур чадварын шалгалт энэ төр гэдэг юм авсан уу? Одоо нөгөө шинээр дизайн зохиолгох ч юм уу тиймэрхүү юм авч ирсэн. Тэр тал дээр болохоор надад нөгөө би Монголд яг уран дарахны ангаар хүн тэдлийн харахны ангаар ингээд сураад төгсчихсэн байхгүй. Тэгээ тэр үед хийж исэн бүтээлүүд байсан. Тэгээд бас өөрийн зурж исэн зургууд ч гэдэм үү тагврууд бас байсан болохоор яг тэр үедээ ажлын ярилцлаганд орох үедээ бүгдийг ингээд харуулад тэг окей. Яг миний мэрэгжлийн дагуу мэрэгчлэрээ гэсэн болохоор ер нь арай шалгалт энэ төр гэхгүй ер нь болсон юм шиг санагдсан. Тэгээд одоо тэр миний бүтээлийн танилцуулах юм байгаа шүү дээ. Тэрнийг ер нь ингээл тэр мессеж ажлын ярилцлага авч байгаа хүмүүс нь ингээд хараад мэдчихдэг гэж байгаа байхгүй юу? Ер нь яг зургийг хараад ч юм уу тий хийсэн одоо тэр постерыг хараад ч юм уу тий ингээд мэдчихдэг гэж манай багш бол хэлж исэн. Тийм болохоор яг тэр танилцуулга маш гоё хийх хэрэгтэй тийм байна. Зүг. Чам нэр бас айгүй нэн туршлага гэж нөгөө хоумстей хийж исэн. Тэр туршлагаас хуваалцаж яаж тийм ажил болсон бэ? Одоо ажиллал гэсэн үг шүү дээ тийм нэг бодлын. Байлд туслах ажил хийгээд гэрт нь амьдраад ингээд хүүхдэн хооллоод явж байсан шүү дээ. Тэр болохоор би тэгтээ тэр амар азтай юм болсон. Би яг хэлний сургуулаа төгсөөд ингээд ганцаараа Токио руу ингээд нүүж Йокохама руу нүүж ирсэн. Тэгээ яг тэр үедээ юм манай сургуулийн багш ингээд холоос ганцаараа юм чинь ингээд тэгээ тэр хүнийг танилцуулж өгсөн байхгүй юу? Тэгээ тэр айл болохоор
Ер нь бол яг Японы соёлыг сурах ч гэдэм үү, миний Японы хэлний одоо чадамжийг, чадварыг, түвшнийг одоо яг дийслүүлэхэд амар хэрэг болсон гэж санагддаг. Яг нэг бүрчлэн тэгэж одоо нөгөө номон дээр гардаг шиг биш гэх юм уу? Японы аж байдал одоо юу гэх юм бэ? Яг нэг юм найзтайгаа хамт амьдарч исэн тэр амьдралаас бол арай л өөр амьдрал байсан. Ер нь айгүй дайггүй халуун дулаанаар хүлээж аваад миний хувьд амар их зөвлөгөө авдаг гэсэн тэр ихчээс. Одоо жишээ нь ажил хайхтаа ингэдэг шүү, тэгдэг шүү ч гэдэм үү. Ажиллаа болсон дараа ажилдаа ороод ингэдэг шүү, тэгдэг шүү ч гэдэм үү. Ер нь айгүй тусч эмхтэй байсан. Миний тэр амьдарч исэн Японд ингээд англи хэлтэй бүгдээрээ ингээд гэртээ англиар ярьдаг гэсэн. Тэгээд ер нь аль тэр нэлийн хэдэн жилийн өмнөөс ингэж homestay хийлгэж гадаад хүмүүсийг ингэж ажилуулж хамт амьдарч тэгдэг байсан юм билээ. Яг тэр үед нөгөө амьдарч исэн охин нь гинт гэрлүү хайрлаа гэсэн юм шиг. Тэгээд би очихоор болоод тэгээд ер нь яг чи аль хэлээр ярмаар байна гэж мэд асууж исэн. Одоо Японоор ярмаар байвал бид нэр Японоор ярьж болж байна. Чи англиар ярмаар байвал англиар ярьж болж байна. Тэгээд тэр үед надад бол Япон хэл амар хэрэгтэй байсан болохоор би тэгэл Японоор ярья гэв. Ер нь гэхдээ яг ингээд аж ахуй амьдралд ороод ирэнгүүт мэдгүй үг хэллэгч байт юм уу? Мэдгүй юм ер нь бол айгүй их гарч ирд юм билээ. Тэр болгоно ингээд асуух болгоно амар гой зөвлөд ингэж өгдөг байсан. Монголд гэрээ ажил хийх, Японд гэрээ ажил хийх хоёрын ялгаа нь юу ямар байсан? Монгол гэрээ ажил хийдэг байсан уу чи? Наадах чинь их сонирхолтой асуулт байна. Би харин Монголд ерөөс ингээд амар завгүй байдаг гэсэн баггүй юу? Ер нь л сургууль, хичээл, ажил гэл ер нь гэртээ өглөө гараал өрөө ирдэг тийм хүн байсан. Гэрээ ажил ерөөсөө хийдэггүй байсан. Хоол ерөөсөө хийдэггүй байсан. Ер нь бол зүгээр л нэг хичээлтэй, ажилтай л хүн байсан. Тэгээд одоо яг энд ирснийхаа дараа миний одоо сурсан юм гэвэл гэрээ ажил, хоол хийх. Японд ирж сурсан. Японд тэгэл энд ирээд л одоо саяхан л бас сурлаа да. Хэдхэн жилийн өмнө сурлаа да гэдэг шиг. Тийм. Тэгтээ өстой амар хэрэгтэй туршлага байсан миний хувьд. Тэр нэг 2 жил. Энэ ч одоо бүтэн 2 жил хийсэн миний homestay шүү дээ. Homestay хийж хоорондоо тусдаа нөгөө нэг байр түрээслээд орхисон байсан шүү дээ. Тэгээ нөгөө тэр байр руу очичдаг байсан уу эсвэл тэр айлтаа тэгэл сүлдээ баян байрлсан билүү? Тэр байр чинь ингэсэн баггүй. Эхэлж нөгөө нэг homestay хийх юм мэдгүй очиж байр түрээслээ. Тэгээ тэрний нэг 4-5 хоногийн зайтай ч үлээ. Тэгээ би яг нэг 4 хоног тэр түрээслсэн байранд очиж нэг 4 хоног амьдраад тэгээ бийжсэн чинь окей тэр айл ингээд болчлоо жоод ингээд очоорой гэд. Тэгээ би ер нь нэг байрны толгой мөнгөөр шатсан нэг тийм л юм болсон доо. Очоод тэнд нэг 7 хоног л амьдэрсэн да. Тэгээл хамаг ачаа аваад тэгээл буцаал нэг айл руу явсан шүү дээ. Хилийн бэлтгэлд ирэхдээ бас анх байранд орохдоо толгой мөнгө төлж орж ирсэн үү? Би наадаа чинь сая бас юм мэдгцэлж байгаа тайлт харсан юм байна. Тэгсэн чинь хэлний сургалтанд яг нэг сууж аваад одоо нэг Монголын сургалтаар ирсэн баггүй. Тэгээд тэр сургалтын газраас маань оюутны шир авс санал болгоод тэгээд тэрнээс толгой мөнгө орсон байсан. Цаашдаа одоо Японд ингээд эжүкийн аваад амьдрах бодолтой байгаа юу? Монгол юм буцъя гэсэн бодол байдаг уу? Яг наад талаар ч одоохондоос бодоогүй л. Ажлын туршлага ер нь бол хуримтлуулъя гэж бол бодож байгаа. Японд ирээд 7 жил гэхээр бас нэлээд баггүй хугацааг өнгөрөөлөө. Энэ хооронд хэцүү зүйл ер нь юу их хэцүү санагдчихэв. Анх ирээд яг орчиндөө тасах гэж амар хэцүү байсан. Би болохоор 7 сард ирчихсэн. Тэгээд нэг одоо ирэхийнхаа өмнөх өдөр амар хэм төглөөлж явж байгаа ч юм хөглөө олгаа ийцэн. Тэгээл Японд ирсэн өдрөө миний хөл ингээд хавдаад явж чадахгүй болсон.
Тэгээ яг ингээд эхлэл нь амар хард эхэлсэн. Тэгээд орчиндөө дасах гэж хитвэснээс гадна эхнээ бол ер нь айгуу завгүй хичээл одоо хэлээ сурах гад ч юм уу цагийн ажиллаа хийж ч юм уу тэгээд орчиндөө дасах цаг хугацаас амар хэрэгтэй. Яг тэр үед бол нэг амар гэр орноо гэр бүлээ бол нэг амар санахгүй байсан. Одоо санаж байгаа юм гэвэл ээж байгаа л санаж байна. Ер нь гэхдээ Япон бол амьдрах орчин одоо ажиллах орчин амьдрах орчин одоо юу гэдэг юм бэ те энэ бас гоё зүйлүүд байгаа шүү дээ. Яг тэнгууд гэр бүл маань хамт байсан бол бас гоё явах байсан биш үү гэж боддог. Шууд Японд ингээл сургуулиуд төгсвөл ажиллажлаа шүү дээ. Тэгэхээр бас нэлээд өөр байх хаа тий. Монгол болохоор ч хуваараа ажилтдаг гэсэн шүү дээ. Компанид реалити гэж ажиллаж үзээгүй ер нь баг ингээд сурж байгаа л голтон завсарчтай ч нэг жил гарна. Бас ажиллаж байгаа тий дахиад ингээд сураад ингээд сурсныхаа дараа шууд Японд хүрээд ирсэн. Бас ажиллах орчин хүмүүсийн харилцаа бас нэлээд өөр байхаа л гэж бодож байна. Би чиний мэрэгжлийн монгол үгэндээ дуртай. Нөгөө алт мөнгөний дархан гэд бас амар гоё ховор аягүй нарийн нандин санагдаад байдаг болохоор. Тэгээд Монголд болохоор яг тэр чиглэлээр ажилласан болов уу? Ажиллаж чадаагүй. Би болохоор яг тэр сургуулаа үндэтгэлийн дарахнаар тэр сурсан хугацаанд бас нэлээд богинохон байсан. Тэгээд сургуулаа төгсчөөд баг 2 сарын дараа юм уу? Яг Японд хүрээд ирсэн. Болохоор ерөөсөө ажлын туршлага хуримлуулж чадаагүй. Яг дарахнаараа бол ажиллаж үзээгүй болохоор яг мэрэгжлийн team тал дээр бол бас одоо бас яг сайн мэдэхгүй байна. Одоо ер нь ингээл дизайнераа дагнаал ажиллаа. Гэтэ ер нь ажилласан бол Монголд одоо би нэг иймэрхүү карьертэй ингэж явж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм бодогдож байгаа юм уу? Бас хаяа бодогдгоо. Монгол хүмүүстэй хамт ажиллаж байсан бол арай өөр бас байх байсан бах таач гэдэг юм. Тиймэрхүү талаас ер нь ингээд хаяа бодогддог. Японд ажиллаж байгаа Монгол өмнөд эдлийн дизайнер гэдэг одоо нэг ясандаа гадаад ч ажиллаж байгаа хүмүүсийн давуу тал нь бас гадаад гэдгээрээ давуу талтай байдаг тийм. Тэгээд гот чиний гоё ингээд дизайн хийсэн чиний бүтээлийг бид нар ер нь авах боломжтой юм уу? Танах ямар шугамар ингэж борлуулагддаг юм бол тэрийг хэлж болох уу? Манай компани болохоор одоо OEM хийдэг байхгүй юу? Тэгээд бас өөртөө ингэсэн 2 брэндтэй. Тэгээд тэр нь болохоор ер нь нэг нь болохоор 40-50 насны хүмүүст зориулагдсан team дизайн гардаг. Нөгөөх нь болохоор unisex ямар ч төрлийн хүн хэрэглэж болохоор ямар ч одоо хөөсний хүн хэрэглэж болохоор тийм бас дизайн гаргадаг байгаа. Яг миний хийж байгаа дизайных нь одоо чиглэл болохоор би болохоор одоо TV shop Японы shop channel гэдэг байгаа. Тэрэн дээр дизайн гаргаад явж байгаа. Тэгээ ер нь дандаа хөвчлэн нөгөө нэг манай тентэр хийдэг болохоор Японы зах зээлд гарахаар бас жоохон үнэтэй гараад байна уу тий. Тийм. Ер нь л яг үндсэн үнээсээ одоо манайх болохоор компаниасаа шууд гарах биш дахиад үйлчлүүлэгч дүү тэнээсээ дахиж одоо 3 дахь хүнээс ингээд дамжаад ингэж явж байгаа болохоор бас нэлийн үн нэмэгдээд байгаа шүү байгаа юм. Хэрвээ орц арай багтай ч юм уу одоо 18 градусны алтаар ерөнхийдөө хийгддэг. Гэхдээ 10 градусаар авмаар байдаг ч юм уу тий. Нэг бол мөнгөөр авмаар байдаг ч юм уу тий. Тиймэрхүү яхан бол яг миний хувьд бол яг захиалаад авч өгч болдог. Их завгүй ажлынхаа хажуугаар өөрийнхөө гоё алтан цагийг зориулж ирсэн мэдтэй их баярлалаа. Дархан хүн бурхан ухаантай гэдэг нэг гоё монгол үг гэдэг шүү дээ. Миний мэдхийн баг Японд гэлтгүй ер нь гадаад өмнөд эдлийн дизайнер хийж байгаа монгол хүн чийл байгаа болохоор аюу найзаараа их бахархаж явдаг. Ингээд урилгыг хүлээж авч ирж хэсэгхэн хугацаанд ярилцсанд баярлалаа. Намайг ч гэсэн өөрчлөж оролцуулсан явдалд баярлалаа. Энэ
гоё подкастэнд нь орж байгаа маш их баяртай байна. Найзынхаа цаашдын ажил үйлсэнд амжилт хүсье. За баярлалаа.